Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр хавар нөгөө нэг ингээд мод нахиалах, хөлөглөх одоо ингээд тэ өвсний ногоо одоо өдөр зохиох яг энэ бүхэнд яг энэ бүхний өмнө энэ бүх гайхамшигтай одоо ийм хөөрхөн одоо гайхалтай энэ үйл явдлын өмнө чиг хэрэгтэй. Нэг хүйтэн бороо. Нэг хүйтэн цас хэрэгтэй. Тэгэхээр бид нэр хүйтэн цас бороог харах юм бол онцгүй байхад тэр хүйтэн цас бороо өгсөн тэр чигээр дамжуулаад дараа нь гарч ирсэн зүйлүүдийг харахаар бид нар бол бас их баярлдаг шүү дээ, тэ. Өчтөрхөн л тийм байсан шүү дээ. Одоо ямар гоё болж байна гэл, тэ. Тэгэхээр бидний амьдрал ч гэсэн бас яг тийм шүү. Бороотой салхитай. Одоо яг тийм хүнд өдрүүд нь яг өөрөө бол хэцүү байдаг боловч яг дараад нь ардна гарсны дараа тэр өвдөлтийн ард гарсны дараа бид нар энэ үүгээр дамжуулаад юуг анзааруулах гэсэн бэ гэдгийг бас бурхнаас ойлгож аваад талархахгүй байдаг, тэ. Тэглгүй яах вэ? Бид нар яг тухайн цаг үедээ ойлгохгүй хэцүү юм шиг нөхцөл байдлууд эргээд харахад ямар нэгэн зүйл сурсан түүнээс ямар нэгэн зүйл авч үлдсэн байдаг. Тэгэхээр бид ч гэсэн бас амьдралын маш олон тэр нөхцөл байдлуудад байгаа. Тэгээ тэр бүгд дээрээ яг нэг хичээл сурах гад явж байгаа шүү хэдүүлээ. Тэгэхээр энийгээ сураад цаашаа үе ихтэй тоглоом шиг те. Сураал дараачих руугаа ороод ингээд дахиж сураал явдаг. Тэгэхээр энэ зүйлстэй бас итгэмжтэйгээр эзнээс зуурсаар байгаарай. Тэгээд миний бас айгүй итгээд удаагүй байхад хамгийн их ойлгож авч исэн зүйл маань тэр байхгүй. Эзнээс зуурсаар байх. Би бол яаж тэнэгтэж болно те. Гэхдээ эзнээс тэр зуурсаар байх тэр зүйлэл ингээд ерөөсөө алдаж болохгүй гэдэг зүйлийг айгүй сайн энэ толгоороо хийж исэн. Тэгэхээр энэ зүйл маань бас амьдралын тэр олон шуурга олон нөхцөл байдалд орох үед надад сануулдаг. Эзнээс зуурсаар байгаарай. Эзнээс зуурсаар байх хэрэгтэй шүү гэдгийг бас санаасаар байдаг. Тийм болохоор энэ өглөө бас эзэн бидэнд сануулж байна тий. Гахалтай өглөө байна. Тэгэхээр бид нэр энэ өглөө эзнээс те за өнөөдөр та надад яг юу ярихыг хүсэж байна те. Миний тантай ярилцмаар байгаа зүйлүүдээс илүү таны надад хэлж өгөхийг хүсэж байгаа зүйлүүд нь миний амьдралд илүү хэрэгтэй. Учир нь би зарим нэг зүйлийг зүгээр сонирхож болно. Амьдралынхаа үн цэнтэй цагуудаар зүгээр л сонирхож заримдаа. Харин таны хэлж байгаа зүйл бол миний амьдралын өчүүхэн одоо тэ сул дорой миний амьдралын өдөр болгоныг цаг үеч болгоныг үн цэнтэй, үр дүнтэй, үр ашигтай болгох тийм үгүүд байдаг учраас таны үгийг л сонсомоор байна гэсэн тийм төр сэтгэлтэй байвал ер нь бол чимээгүй цаг бол бидний хувьд бол маш хүн цэнэ өгдөө гэдгийг та бүхэнд бас сануулгын хэлгэн. Магадгүй илүүцэж гэж бас магадгүй. Гэхдээ хэлсэн дээр болоо гэж бол бодож байна л да. Тэглгүй яах вэ? Тэгээд энэ гахалтай өглөө эзэн минь бас дахин үгийг өгсөн маань. Тэгээд хамтдаа үгийн цаг руугаа орохоос өмнө магтцгаая. Тэгээд яг одоо та эзний өмнө ирээд түүнд магтаалыг өргөөрэй. Хүснэ өвчгүй хайрч хүснэ өршөдөө булгаач та хүн уучлал хүснэ нэг үслэгч бас хүснэ надварыг өгөөч
хүчтэй эзэн аврах хүчтэй үрд мохот аварлын ихэзэн таймэ жүхлийг асан Есүс үхлийг асан гимтэд ороо намайг байгаагаар минь аваач амьдралыг минь дүргэж бүхнээ танда өргөө итгэлийн дагуу илдээ бид таныг дагна бид таныг дагна аврагч уулын үгийн хүчтэй их эзэн аврах хүчтэй эзэн аврах хүчтэй үрд мохот аварлын их эзэн таймэ жүхлийг асан Есүс үхлийг асан аврагч уулын үгийн хүчтэй их эзэн аврах хүчтэй эзэн аврах хүчтэй үрд мохот аварлын их эзэн таймэ жүхлийг асан Есүс үхлийг асан Wir haben es doch gezrei, tagirled osraj бүх дэлхийдээ гэрлээд усраач та бид хамтдаа хааны ядрыг өндөрт магтаацгаа Есүс бүх дэлхийдээ гэрлээд усраач та бид хамтдаа хааны ядрыг өндөрт магтаацгаа аврагч уулын үгийн хүчтэй их эзэн аврах хүчтэй эзэн аврах хүчтэй үрд мохот аварлын их эзэн таймэ жүхлийг асан Есүс үхлийг асан аврагч уулын үгийн хүчтэй их эзэн аврах хүчтэй эзэн аврах хүчтэй үрд мохот аварлын их эзэн таймэ жүхлийг асан Есүс үхлийг асан бүх дэлхийдээ гэрлээд усраач та бид хамтдаа хааны ядрыг өндөрт магтаацгаа Есүс бүх дэлхийдээ гэрлээд усраач та бид хамтдаа хааны ядрыг өндөрт магтаацгаа Есүс бүх дэлхийдээ гэрлээд усраач та бид хамтдаа хааны ядрыг өндөрт магтаацгаа Есүс бүх дэлхийдээ гэрлээд усраач та бид хамтдаа хааны ядрыг өндөрт магтаацгаа аврагч уулын үгийн хүчтэй их эзэн аврах хүчтэй эзэн аврах хүчтэй үрд мохот аварлын их эзэн таймэ жүхлийг асан Есүс үхлийг асан Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би
сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид хамтдаа 1-р Тесалоник номын 5-р бүлгийн 6-р ишлэл. За энэ 6-р ишлэлийн дараа нь юу гэдэг вэ гэхээр нөгөө Эфес 6-р бүлэг дээр гардаг нөгөө юр бусын хоёрд дуулгын тухай гардаг байдаг. Тэгэхээр тухайн үед бол хөдөлгөөнтэй тулалдах нь их чухал гэж бол нэг боддгоо байсан байхгүй. Игнээгээрээ тулалдах нь чухал гэж боддог гэсэн. Тэгээд одоо юу гэдгийг те одоо юу гэдгийг баруун талын чинь зэрэг чиний баруун талыг хамгаална гэдэг ингээд нэг ийм хайрцагсан байдлаар ингээд тулдаг ингээд байгаа юм. Харин тэр хайрцагсан байдлаар тулдаг грек ромын зэргүүд Германы ойд ирсэн чинь жижигхэн бамбаатай сүхтэй тийм урт сэлэмтэй тийм хүмүүстэй тулдаж эхэлсэн. Тэгсэн ч гэсэн тэд нар хэдийгээр тэдний одоо юу гэдгийг тулаан тэдний бодсончлон болдгоо байсан боловч тэд нар сахилах багтынхаа хүчээр тэд нар сонор сэрэмжийнхаа хүчээр Ромын легионууд хэдэн зуун жилийн туршид дэлхийд бол ноёрхож бол чадсан байна. Тэр дөрвөлжин эсвэл тэр зөөн бамбай тэгээд одоо юу гэдгийг игнэгэрэж ихсэн зэргүүд тэгээд жижигхэн гладиус сэлэм. Дайсны ойртон эрхийг хүлээн зөвшөөрнө гэдэг чинь зориг байхгүй юу? Тийм болохоор хүмүүс чинь холоос харваал эсвэл жадтай байгаад эсвэл том сүхтэй нэг л зохилтоор унгийгээд тэгэл урт сэлэмтэй байгаад ингэж яхад Ромын зэргүүд баран болон зүүн талд нь зогсож байгаа найздаа итгээд бамбаага өргөөд богинохон сэлмээ өрөөд тэр игнээ дотроос ахлах уттайгаар дайснаа ойртож ирэхийг хүлээдэг гэсэн. Өнөөдрийн ишлэлээр яг юу гэж байгаа вэ гэхээр тиймээс бид бусдын адил унтлаггүй харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая гэж хэлсэн. За энд ингэсэн. Унтахгүй бай, сэргэг бай, эрүүл ухаантай. Энэ гурлаа өөр үг байгаа. За нэгдүгürt бол унтах тухай ярьж байна тийм. Яаж юм гэхээр Есүс одоо өөрөө ч гэсэн нэг унтчихсан шүү дээ. Гэтэ Есүс ядраад гэдэг үг ба. Ядраад. Харин Есүс өөрийнхөө дагалдагчдыг унтж яхад юу гэж хэлсэн бэхээр та нарын сүнсчин сэргийг харин махан биечин сул дорой байна гэдэг үг хэлсэн байдаг. Тэгэхээр бид нар энэ үгнээс аягуулсаа ойлгох хэрэгтэй. Бидний сүнс сэргийг олон зүйлийг хийхийг хүсэж яхад махан биеинтэй хідээч ханахгүй тэр нойронд бид нар амьдралынхаа цагуудыг өгөөд ээж болохгүй гэсэн үг болж байна. Тэгэхээр хүн ер нь 8-аас 11 цаг унтах хэрэгтэй гэж яриад байгаа шүү дээ. Тэр чинь одоо баг хагас өдөр байгаа даа шүү дээ, тий. Тэгэхээр бид нар нэг ойлгож авах хэрэгтэй зүйл нь гэхээр бидний тэр энэ унтах гэж яриад байгаа зүйл нь махан биеийн сул дорой байдал дийлдэх гэдэг утгаараа энд орцсон байгаа шүү. Бүгдөө л унтдаг шүү дээ. Тэгээ юу унтахгүй байх тухай яриад байгаа юм бэ? Юу вэ? Нойргуудлаа гэж битгий бодоорой. Энэ бол яг бүгд унтдаг. Тэгвэл тэр хитрхи унтаад байгаа юм чинь махан биеийн сул дорой байгаа юм байна. Харин бид нар сүнсэн сэргийг махан бие сул дорой байсан ч сүнсэн сэргийг тэгээд сүнснийхаа сэргийг байдлаар махан биеийн сул дорой байдлыг ядан дийлдэг байх юм бол бид эрүүл ухаантай байх боломжтой гэдэг ийм гайхалтай одоо тий гаргалгаа энэ ишлэл дээр бол байж байна. Энэ ишлийн ард бас нэг чухал зүйл нуугдсан юм гэхээр эзний дахин ирэлт байна. Есүсийн дахин ирэх цаг хизээ хийжээгүй тохиож магадгүй. Хизээч тохиож магадгүй. Йохан 14-р бүлгээс одоо оршуулгын өдөх номлол хийж явах үед миний хувьд хоолцох дуртай тий. Бурхан тэтг, надад тэтг, зүрхээ бүү зов тий. Миний эцгийн байшинд олон өрөө баг. Би танад байр бэлтгэхээр явна. Би та нарыг заавал эргэж ирж авах болно. Энэ үг өөрөө их гоё үг. Тэгээд нэг удаа би нэг цуглаан дээр кемп дээр номлох гээд очихгүй. Очсон чинь цуглааных нь нэг одоо ахлагч эмэгтэйчүүд өрөө хуваарлаж ирсэн. За тэгээд ингээд өрөө хуваарлаад гэсэн чинь тэнд нэг юм арай дүлхүү сэргэлэн нэг юм 2-3 охин байсан байхгүй. Тэд нар гүйлдээд аль өрөө нь гоё юм бэ гэдгийг бүгд мэдсэн байсан. Тэгэл ерөөсөө тэр хоёр хичээс зурлаа. Тэр өрөөнд бид хоёр орчлоо тэр гэж.
Тэрэнд ч орчлоо гэсэн чинь. Ер нь бол тэрэнд зочин пастор орох юм а гэж хэлсэн байна. Тэр чи тэр нь би. Оо гэлээ. Оо гэл ингээл. Бид гурав гуйж штэ гэсгүй зочин пастор орох юм а. Тэгээд ингээд би орж таарахгүй. Тэгээ би эхний орой оноод маргааш өглөө гэсэн кемп эхэлсэн. Эхний цугларалтан дээр тэр гурван охины одоо урам угралт хэврээлээс. Оо бид нэр орох гэсэн өрөөнд энэ номлож байгаа пастор орсон штэ гэдэг хараад байсан. Яг тэр үед би Библийнхаа хуудсан дээр нэг юм бичиж авчихсан. Их эзэн эргэж ирэх өдөр надад зориулсан өрөө байх. Хүн болгон зориулсан өрөө, хүн болгон хүмүүсийн өрөөрөө харахчгүй. Өөрийнх нь өрөө байх. Гэхдээ тогтчлт нь ямар байх вэ гэж би боддог. Тогтчлт нь бидний энэ дэлхий дээр түүний өмнө ямар байснаар тогтруулдаг байх. Зарим хүн зүгээр л дүлхүүр хаалгатай тусгаарлсан юу хүлээж авах байх. Би зүгээр бодсон. Гэтэ мөнхийн ус юм биш ахaltaа. Гэхдээ хэрвээ бурхны шудраг байдал бидний одоо орох өрөөнд үйлчлэх юм бол тийм байна гэдэг нь ойлгомжтой. Тиймээс бид унтаа итгэгчид ерөөсөө байж бид магтанд дуулахдаа их эзний ирэх хүртэл би тэмцэх болно гэж дуулахдаа энэ үү тэ. Одоо эзэн дахин энэ дэлхий дээр ирэх үед гэж тэр дуу штэ. Тэгээд давчуу үүд давчуу замаар бид явсаар байх болно. Эзэн дахин ирэх өдрийг хүртэл гэж. Гэтэл яг үнэндээ бол өнөөдөр маш их олон итгэгчид унтаа байдалтай амьдраад байгаа байхгүй. Яг Есүсийн хэлсэнчлэн тэдний сүнсэн сэрэг харин бие махбод нь сул дорой байгаад. Тэгээ сул дорой байдал тал руугаа явж байгаа. Тэднэрт сүнсэн ч сул дорой, бие махбод нь сул дорой байсан бол одоо арга алга одоо хөөрхий те. Одоо комд байна гэсэн үг шүү дээ. Одоо унтаа байдал орсон. Гэтэл сүнсэн сэрэг махан бие нь сул дорой байна. Тэгэхээр тэр сүнс чинь эзнээс ирдэг сүнс. Тэгээд эзэн тэр сүнсээр дамжуулаад тэр махан биеийг ялан дийлэх тэр хүч чадлыг өгнө шүү дээ. Тийм болохоор бид нар бол яг ихлээр сэргэг байж эрүүл ухаантай байхад анхаарал хандуулах хэрэгтэй. Сэргэг байж ижил бид нар унтахгүй байх бол. Унтахгүй байх юм бол бид нар яг ихээр бусадтай адилхан байхгүй. Бусадтай адилхан унтаад байх юм бол яг ихээр бид нар эрүүл ухаанаа алдаж ийн гэсэн үг л болж байгаа юм шүү. За тэгээд Есүсийн ирэх үеийн ойртож бид улам илүү их идэвхтэйгээр үйлчилж аврал аваагүй хүмүүст улам илүү их идэвхтэйгээр тэднийг ятгаж хайрлаж тэднийг зам дээр нь эргүүлж орог гаргах тийм шаардлага бол биднэрт байна. Тийм учраас Паул бидэнд бусдын адил бити унтаа гэж хэлдэг. Унтдаг хүмүүс байгаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд ерөөс асуулт болоо. Та тэр унтдаг хүмүүсийн нэг юм биш үстэй гэж те. Тэгээд энд гарч байгаа эрүүл ухаантай байх гэдэг үг хэд хэдэн утгыг бол бас илэрхийлээд байдаг. За өнөөдөр яашаа. За эрүүл ухаантай байх гэдэг үг нь арх дарсан согтуухгүй байх гэдэг утгаараа шууд орно эхлээд. За дараад нь бол юунд орох вэ гэхээр те ямар нэгэн зүйлд өөрийн мэдлгүй эсвэл муу дуршлаараа донтолтоороо тэрнийхээ боол нь одоо иргэшээлтэнд байсаар жиш одоо өвчтэй юм уу? Яагаад зогсож болж чаддгийг гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэр өвчин бол нөгөө эрүүл ухаанаа алдаж байгаатай яг адилхан болж байгаа. Бид нар зөвхөн ингээд архитаа цогтсон хүнийг эрүүл ухаанаа алдсан гэж боддог бол зарим зүйл донтсон, зуршилтаа автсан, эргэж буцаж чадхаа байсан, зогсоож чадхаа байсан, хянч чадхаа байсан. Тийм хүмүүс бол бас ухаанаа алдсанд орно. Жишээ нь одоо юу гэдгийг те нөгөө нэг мөнгө хөрөнгө тэгээд одоо юу гэдэг юм мөрөдө тоглоом ч юм уу те гих мэт. Эсвэл буруу нөхөрлөл. Тэгэхээр энэ бүхэнд бид ухаанаа алдан зүтгэж байгаа хүмүүсийг харахтаа өрөвдөд байхын оронд тэднийг яаж сэрхв, яаж сэргийг байх вэ, яаж эрүүл ухаантай болох вэ гэдэгт бид нар туслах хэрэгтэй. Мэдээж бид нар өөрсдөө сэргийг эрүүл ухаантай болсон үедээ л туслах боломжтой. Яг гэх юм бол эзэн Есүс дахин ирэх үе бол ойртсон байна. Эзний дахин ирэх цаг нь тун ойртсон гэж миний хувьд бол бас яг тэгж бас боддог. Ер нь бол Библиэлд бичигдсэн зүйлүүдийн ихэнх нь биелжлээ гэж бол бас хараад байдаг. Тэгтэл их олон зууны туршид олон тохиолдолд тэр байтугай монголчууд дэлхийн талыг эзлээд эхлэх үед дэлхийн төгсгөл ирж байна гэж бодсон удаач байгаа шүү дээ. Бид нар хүртэл тэгж бодоход нөлөөлж исэн хүмүүс шүү дээ. Тэгэхээр бол ямар байдлаар ирэхийг бол би мэдгүй боловч ямар ч байсан сонор сэргийг одоо бусдын адил унтдаггүй нэг нь л
хөөргөгдөн бас эзэнтэй нэгдэх болно гэдгийг бид нар бол ойлгож авах хэрэгтэй. Тэгэхээр Ром номын 13:11 дээр цаг үеийг нойрноос сэрэх цаг хэдийнэ болжээ гэдгийг мэдрэн үүнийг хий. Урд бидний итгэсэн үеэс аврал одоо ч гэсэн биднэрт ойрхон байна. Аврал хизээнээсээ илүү биднэрт ойрхон байна гэж бол хэлж байгаа. Тэгэхээр бүгдээр нэг зүйлийг ойлгоод байгаа. Би ирээд та нарыг авч байгаа. Миний эцгийн гэрт олон мөрөө байгаа гэж тий. Тэгээд юу гэсэн мэхээр ер нь бол би унтдаггүй сэргийг эрүүл ухаантай намайг хүлээж чадсан нэгнийг тэр байранда авахаар эргэж ирэх болно гэж эзэн Есүс хэлсэн гэсэн үг шүү дээ. Замын дэргэд цорхон таны ярихыг би хүлээ. Өвдөг сөхрөн гараа өргөнгөө. Дахин ирэх цорын ганц учир ави минь хайр над руу ортно. Харц минь таны гэл баг харахыг хүснэ. Миний бүх хүсээ
Бид өнөөдрийн үгийн цагаараа 1-р Тесалоник 5:6. Тиймээс бид бусдын адил унталгүй харин сэргийг бөгөөд эрүүл ухаантай байцгаая гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээд бидний сүнсний сэргийг байдал бол юу юунаас илүү чухлаа гэдэг зүйлийг ойлгож авч байна. Тэгээд бидний махан бие бол үнэхээр сул дорой учраас сул дорой байдаг. Тийм учраас бид нэр сүнсээ сэргийг байх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй гэдэг зүйлийг сануулж байна. Тэгээд эрүүл тэгснээрээ бид нэр эрүүл ухаантай байж одоо бидний өдөр тутмын тэдгээр амьдрал эзэнтэй харилцаанд хүртэл ингэж одоо нөлөөлөх зүйл байгаа тий. Эзний өгсөн хараа зорилгыг биелүүлэхэд ч гэсэн одоо бидний сүнслэг сэргийг байдал бол асар чухал. Тэгээд дээрэс нь бас пастор маань хэллээ шүү дээ. Эзний дахин ирэлт энэ зүйлтэй бол яалтчгүй холбогдох юм аа. Тэгээд эзэн бид нарыг сэрэмжтэй байгаарай гэж сануулсан тий. Хизээч юуж магадгүй шүү. Сэрэмжтэй байгаарай гэж сануулсан учраас бид нэр бас сүнсний сэргийг байдал дотроо сэрэмжтэй байх нь өөрөө маш чухлаа. Тэгээд өнгөрсөн бүтэн сайнны номлол дээр бас энэ тухай дурддагдсан байхгүй юу? Эзний дахин ирэлт энэ сүүлчийн өдрүүд, эцсийн өдрүүд үргэлжилж байна. Энэ зүйлсүүдтэй бид нэр эзэнтэй одоо ойр байх, сэргийг байх талаар бас сануулсан тийм номлол байсан. Тэгээ саяг эзний дахин ирэх өдрүүд, эцсийн өдөр гэдэг яг бодогдчихлаа. Тэгэхээр бид нэр бас эзэнтэй тэр ойр байх, тэр сэргийг байх байдал маань л ерөөсөө маш чухал байгаад байгаа байхгүй юу те? Тийм байна. Хэрвээ ирнэ гэсэн бол ирнэ. Урд нь ирнэ гэж хэлээд ирсэн юм чинь. Ирнэ гэж хэлээд ирдгүү нэг юм бол биш. Тэр бол Есүс биш. Харин ирнэ гэж хэлсэн бол одоо тэ ирдэг нэг. Тийм ч учраас бүр Есүстэй холбоотой хүчрхэг үг биш үү? Мараната гэдэг. Тэ. Тэгэхээр эзэн бид нар дээр ирэх яг тэр үед бид олдоосаа. Бид хоёр олдоосаа. Та нар олдоосаа. Та нарын хайртай хүмүүс болон та нартай одоохондоо жоохон асуудалтай харилцааны юмтай байгаа боловч тэр хүн бас олдоосаа. Олон хүн олдоосаа. Учир нь тэр өрөөнүүд хоосон байж болохгүй шүү дээ. Эзэн өөрөө дарны хүмүүсийн итгэдэг шиг 144 мянган хүн өрөөтөл байшин бэлтжиж байгаа юм биш. Тэ? Тэр үл зөвхөн нэг өргөтгөл нь баха. Тэгэхээр эзэн олон хүнийг аврахыг хүсэхдээ биднийг хамтрахыг хүсэж байна. Тэр хамтдаа эзнийг ирэх үед олоолаа байж. За тэгээ бүгдээрээ хамтдаа залбирая. Орчлын ертөнцөг бүтээсэн эзэн танд баярлалаа. Биднийг аврахыг хүсэж өөрийн торын цайлтай хүү Есүсийг өгсөнд баярлалаа. Та бас дахин түүнийг бидэнд л илгээх учраас баярлалаа. Учир нь Есүс хэлэхдээ миний дахин ирэх өдрийг би мэдгүй харин эцэг л мэднэ гэж хэлсэн. Тэр хэзээ нэгэн цагт ирэх үед тантай хамт байхдаа бэлдсэн тэр өрөөнүүдэд амьдрах олон хүмүүсийг олоосаа гэж хүсэж байна. Тэн дотор бидний хайртай хүмүүс, бидний залбирдаг хүмүүс, бидэнтэй жоохон асуудалтай байдаг хүмүүс ч гэсэн ороосаа гэж хүсэж байна. Тэм учраас сул дорой биднийг өрөвдөн хайрлаж, биднийг нойрмог, биднийг унтамхай байх үед тас хэрэж сэргийг байлгаж өгөөрэй. Бид Гетсемани цэцлэгт унтаж байсан тэр дагалдагч чиг байхыг хүсэхгүй байна. Тиймээс биднийг та удирдах өгөөрэй. Таны ирэх өдөр, таны өмнө, таны хүүгийн нэрийг дуудан зогсоход туслаач гэмээр Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.